Орой минь төргий. За энэ удаагийн даавар бясалгал ба мас жингээ асах тухай ярина. За тэгээд бясалгал хийхэд амьдралд маш олон өгөөж өгдгийн нэг хэсэг нь жингээ асахад нөлөөлөх процесс. Тэгээд энэтэй холбоотой нэг гайхалтай судалгааны талаар ярих гэсэн. Олимпийн тамирчид бэлтгэл хийхдээ хоёр янзаар хийж үздэг байна л да. Эхнийх нь төсөөллийн аргаар ингээд яг дасгал хийж байгаа юм шиг тийм төсөөлөх мэдрэмжээрээ өөрийнхөө бэлтгэлийг хийж үздэг. Тэгснээр тэр үед туршилтаар ингээд булчингийн ингээд хэмчихэд яг тэр булчинд нөлөөлж байгааг нь үзсэн. Яг дасгал хийгээгүй мөртлөө яг тэр яг бодож төсөөлсөн хэсгийнх нь булчингийнх нь мас нь илүү ажиллаж байгааг харсан. Тэгэд энэгээр эрдэмтэд ямар дүгнэлт гаргасан бэ гэхээр бид бодол төсөөллөөрөө булчин масын бие махбодоо удирдах чадвартай гэдэг юм байна гэдэг. Тэгээд дэлхийд дээр маш олон амжилттай болсон түүхүүд байдаг. Энийн нэг нь болохоор хорт авдраа эдгээс эмхтэй хүртэл байдаг. Яг энэ төсөөлөх аргаар хавдрын исээ дарангуулж ингэж боддог гэсэн өөрийгөө эрүүл саруул болсон гэж төсөөлөөд хөхний авдраасаа салсан эмхтэй бас түүх байдаг. Тэгээд бас нэг гайхалтай түүх бас байна. Тэр нь болохоор нэг бага насны хүүхэд 5-6 насны хүүхэд өөрийгөө тархины орд авдартай гэж мэдээгүй. Тэгээд дараа нь мэдснийхаа дараагаар өөрт ингээд тавдар гэдэг нэг ийм процесс эс өөрчлөгдөд ингээд нэг дайсны эс болцсон гэд хүүхдийн оюуханд ойлгохоор тайлбарласны дараагаар тэр хүүхэд юу гэж төсөөлдөг болсон бэ гэхээр яг тэр муу санаатай эсийг сайн санаатай ийм дарангуулад ингээд би ив ирүүл болж ингээд төсөөллийн аргыг хэрэгжилж үзсэн. Тэгээд ингэсний дараагаар хүүхд маань ив ирүүл болсон тийм түүхэд байдаг. Тэгээд энэний хамгийн энгийн жишээ юм бол плацебо. Одоо энэ плацебог дэлхийн эрдэмтэд маш олон аргаар хэрэгжилж үздэг. Зүгээр нэг эм өгөөд хажуугаар нь бас зүгээр энгийн сахартай орлуулсан хуурамч эм өгөөд тэгээд үр дүнгийн судлахад яг адилхан үр дүн өгсөн байдаг. Тэгээд энэ нь юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр та тархиндаа ямар бодол төсөөлөл мэдрэмжийг бий болгоно тэрийгэ бий болгоно. Энэ бол нууц биш нууц гэдэг зүйл маань шүү. Тэгэхээр жингээ асах тухайд яг энэ аргыг хэрэглэж болдог. Энэ аргыг хэрэглээд жингээ ассан маш олон хүмүүс байдаг. Тэгээд нэг инээдтэй түүх ярихад дандаа би жингээ асуудалтай би тарган гэж байгаа эмэгтэйчүүд дандаа таргалт дээр төвлөрсөн байдаг шүү. Тархан бүдүүн болчвол муухай харагдана. Одоо хариу унтсныгаа төсөөлөл яваад идэг. Одоо би аимшигтай харагдана. Би одоо бүдүүн тарган болсноор муухай харагдана. Одоо өөх маань хоримтлагдана гэж бодоод байгаа юм чинь яг л бие махбод тарих яг биендээ тийм мессеж өгөө шүү дээ. Би жин нэмэх хэрэгтэй юм. Өөхний эсэний адипоцит энэ эсээ нэмэх хэрэгтэй юм гэдэг мэдээллийг бид тархиндаа шууд өгчдөг байхаа. Яг тэгэхээр түүний эсрэгээр яг ямар арга байж болох вэ гэхээр турхаа гой байгаагаа төсөөлж болно. Үнэхээр гойлог тэр нарийнхан байгаагаа төсөөлж болдог. Тэгээд хөвчлэн жиндээ санаа зовдөг эмэгтэйчүүд дандаа л жингээ асуудалтай явж идэг. Нэг гэд цэвэрлэх арга хэрэглээл гин, нэг гүйж үзлээл гин, нэг юунд явлаа. Кардио дасгал хийлээ, эсвэл спиннинг хийлээ гэл. Тэгээ хэсэг хугацааны дараа харахаа буцаал жин нэмсэн. Тэгээ сүулдэ тэрнтэйгээ эвлэрээд буйны тарга гэсэн гоё нэр өгөл явж илээдэг тий. Тэгэхээр та юу бодон тэрийгээ өөртөө татаад байна. Та өөрийгөө тарган бүдүүнээр нь бодоод тэндээ хямраад юун дээр төвлөрөх тусмаа тэргээ татаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүдүүн тарган дээрээ төвлөрөөд байна. Байн байл ингээ хариунгаа барьж үзэл эсвэл ингээл гидсээ сонсноо барьж үзэл эсвэл яана энэ миний бүдүүн гой бүдүүрчиж гэл эндээ санаа зовх тусмаа та тэндээ илүү энерги зарцуулаад тэндээ төвлөрөөд байгаа учраас тарих бүдүүн байх ёстой мэн гэдэг команд аваад байгаа байхгүй. Бидний тарих таныг болохгүй бүтэхгүй гэдэг зүйлийг ялахгүй. Таны өгж байгаа команд гэж бодно. Миний унлаа бүдэрлээ гэж яхад унах ёстой мэн гэд татах учныхаа дага хүүхд ч бүдрээд унцдаг. Тэгвэл та бодоод үзээрэй. Та яг юуг болохгүй бүтэхгүй юм бодоо яваад байгаа. Тэр болгоно яг өөртөө татчих шít. Бид нар яг хоёр эртээ сэлэн барьцаа хоёр тийш нь цавчаад байгаатай яг адилхан. Эерэг зүйл бодож байхдаа ухамсархгүйгээр эерэг зүйлээ татаал байна. Сөрөг зүйл бодоод л байна. Тэр сөрөг зүйлээ татаад л байгаа. Гэхдээ нэг хүн болгон улиг болтол ярьсан болохоор нэг иймэрхүү нэг юм байдаг даа гэд бүх хүн мэдээд байгаа хэрнээ амьдралдаа хэрэгжүүлсэн хэд хэдгийг.
Тэгвэл зарим хүмүүс зиндээ ямар санаа зовхгүйгээр гуйлах хിവэрэ байдаг шүү дээ. 2 3 хүүхэд төрүүлсэн 5 хүүхэд алдар тхийн зиндээ тэгж их санаа зовдгүй л байхгүй. Тэ? Тэгэхээр энийг нэг бодоод үзээрэй. Та яг юун дээр төвлөрөөд байна? Плацебо арга бас байдаг. Тэрний нэг сонирхолтой нэг эндүү хүүтэн багт нь халуун шүү гэд дарахад тэр хүний гаранд хүлэгдсэн байдаг. Тийм судалгаа бас байдаг ш. Туршилт хийгцэн. Тэгэхээр бидний тарих тийм хүчтэй ажиллана. Таны эдис бүрийг энэ мөрөн дээр байгаа нялцгай зүйл удирдах байгаа. Гэтэл эндээ бид нар болгоомжтой ханддаггүй байхгүй юу? Ханддаггүй. Таны яг юу бодоод байна та өнөөдөр? Өөр ширээ бодоод байна уу? Эсвэл муу хүн болцсон тухай бодоод байна уу? Эсвэл ингээд өөртөө итгэлгүй эмэгтэй болцсон талаараа бодоод байна уу? Тэрийг л татаад байна шүү дээ. Нэг инээдтэй төвч байдаг ш. Та хүнд ингээд муу санаа муу хэлээд явж байхдаа та буцаал нөгөө хүнээс муу үг л авна штэ. Бид нар ингээд хэрүүлж явах үедээ хүнд нэг муухай үг хэлчлээ гэж бодоход буцаал муухай үг нэрдэг штэ. Тэгэхээр яг нэг толин дотор амьдарч байгаа юм шиг бидэнд яг юу өгнө буцаа тэр нь ирээд байна. Тэгэл талархъя гэл одоо ингээд сүмд явдаг хүмүүс талархъя гэл ном дээр хүртэл талархъя гэл бүх зүйл талархал болоод байгаа юм ямар ч тийм тий. Өөрөөсөө эерэг зүйлийг гаргая. Эерэг зүйлийг гаргаж иж танилуу эерэг зүйл татагдана. Тэгэхээр гойлог байгаа дээр төвлөрч л доо. Энэ аргаар турсан Монгол эмэгтэйчүүд хүртэл байгаа. Би гойлог болчихчих төсөөллийн арга хэрэглэе. Тэгэхээр тарих тэр гойлог болох хэрэгтэй мэн гэдэг командыг авна штэ. Плацебо туршилт угаасаа эдийн шинжилгээнийхээ судалгаагаар баталгаажсан тэр зүйл нь байна штэ тий. Тэр энэ аргыг хэрэглээд үзээрэй. Ямар нэг химийн орц мэддэхгүй маш амархан турна гэдэг зүйлд хизээш битгий автаарэ. Яг цаана эсийн хувьд яг таны бие махбодод юу болоод байгаа энэ хямдхан яг дотор нь агуулгасан тэр химийн элементийг мэдхгүй зүйлийг амруугаа оруулахдаа та би юунд ч туршихад бэлэн гэдэг зоригтойгоор орж ийн. Тэгвэл энэ эр зоригоо өөр юмд гаргая. Энэ эр зоригийг өөр зүйлд гаргаж болно шүү дээ бид нар. Тэгээ маш олон хүмүүс маркетингийн золиос, тураах юмны золиос болдог. Мэддэг мөртлөө л хэрэгэлдэг. Турхаа байх хүсэл шунал нь илүү байгаа ч гэсэн түл ядаж эсэргээр та нэг туршаад үзээрэй. Би үнэхээр таргалалт дээрээ эсвэл царай муутай байгаа дээр төвлөрөөд байна уу? Эсвэл нэг арьсан дээр байгаа толбон дээр төвлөрөөд байна уу? Юу татах гад хүсээд байна. Тийм нөхрөө хардж байхдаа бид нар юуг татах гад хүсэх гээд ах юм те. Тийм тэгэхээр бид нар санаатай болон санаандгүйгээр бүх зүйлийг татаад байна. Өвдчихвэгэдээ гэж захта өвчнийг татаад байна. Тийм тэгээд сайн бодоод үзээрэй. Тэгээд энэ жингээ хасах бясалгал гэдэг хэлчихэд бараг болно. Яагаад гэвэл бид нар ингээд төсөөлж явахдаа бодож явахдаа бясалгал хийж явахдаа бас аливаа зүйлийг төсөөлж болно. Ирээдүгөө төсөөлж болно. Эсвэл энэ бие махбодоос сөрөг программыг өөрчилж байгаагаа бас төсөөлж болдог. Бидэнд угаасаа сэтгэл зүйн трама, сөрөг зүйлүүд нь хүссэн үсээгүй дотор байгаа. Зарим нь мартцсан л болох бас. Тэгээ бясалгал хийснээр миний амьдрал ямар үр дүн гарсан бэ гэд бодоод үзэхээр маш олон өөрчлөлтүүд гарсан. Эхнийх нь бол жин дээр бол ямар санаа зовх зүйлгүй. Угаасаа би нэг тарган болоход айдаг тийм байгаагүй. Тэгээ жин дээр яг энэ масса жингээ барихад бол яг нөлөөлж чадсан зүйл. Яагаад тийм процесс болдгийг жоохон физиологийн ухаан тайлбарлах юм бол бид нар дандаа дутуу амьсгаж явдаг. Уулын бид нар хүүхэд байхдаа яг бүрэн амьсгалаар амьсгалдаг. Хүүхдийг унтчих нь харах юм бол ингээд гидсэн наашаад төмбигээл буцаал орж идэг. Тэгвэл бид нар ингээд насанд хүрээд ирэхээрээ тэр амьсгалаа мартчихсан. Яа дандаа дутуу амьсгалтай яарчсан гидсээ төмбөлгөж амьсгалдаг хүн ховор болцсон байдаг. Гидсээ төмбөлгөж бүрэн амьсгалдаг болсноороо бид нар яг өөрийнхөө тэр анх байсан тэр амьсгалтай очиж байгаа. Тэгсний дараагаар бидний өөх шатах процесс хүчил төрчтэй шууд хамааралтай. Байгальд гарч дасгал хий яагаад ууланд авир ингэж байдаг нь
өөх шатах процесс хүчил төрөгчтэй уялдаж явдаг. Гэтэл бид нар биендээ бясалгал хийхээр яагаад тайвширд унтаад өгдөг юм? Яагаад нойр үрээд идэг юм? Яагаад тэр мелатонин даавар нь ялгараад байдаг вэ гэхээр хүчил төрөгч бид биендээ хангалттай хэр авдаг. Утаатай, шороотой, тоосчлттой гэд мянган шалтгаан хэлээд байгаа мөртлөө тэр дотроосоо бид нар өөрсдөө хүчил төрөгчөө амьсгалж бүрэн авч чаддаггүй. Бүрэн амьсгалаач мэдгүй явж идэг. Тийм тэгээ та турхаа гоё бай гэж бодох юм бол зөв амьсгалаад эхлээ сурчий. Зөв амьсгалыг. Тэгээ зөв амьсгал сурснаар бие маань өөр цэвэрлэгдэнэ. Бидний дутуу эсэлтийн бүтээгдэхүүнээс дээрэс нь нүүрс төрөгч бидний ингэж босож ялгаруулдаг шүү дээ. Тэр процессыг бас хурдсгана. Тэгэхээр ингэж та ууртай үедээ өөрийгөө анзаараарай. Ууртай үедээ бид дандаа бүр илүү дутуу гэж бүр хэвээр уур нөхцөний цээжийг хараад үзэрэй. Энэ үедээ юу эргийг бодох, юу эргийг санах яг тэр процесстэй очсон байдаг. Тэгэхээр бид дандаа дутуу амьсгалах юм бол байнга өнгөц бодолтой л яваад юм гэсэн. Бясалгал хийхээр нэг арай өөрийнхөө буруу гэдгийг хардаг болно. Өөрөөрөө зүтгээд байхгүй. Бусдын үзэл бодлыг нэг хүндэлдэг болно гэсэн үг. Миний ч бас олон талаас аливаа зүйлийг хард сурна. Тэгэхгүй бид нар миний зөв гэж дайраад идэг. Тэгвэл миний зөв гэж дайрах юм бол та өөртөө л зөв байж чадхлах л та. Гэхдээ бусад хүмүүст тэр чинь нөлөөлж чадахгүй. Гэр бүлийн харилцаа чинь жавхангүй болно. Нийгэмдээ ч тий. Тэгэхээр аль хэний ч зөв гэж юу байхгүй шүү дээ тий. Өөртөөхөө энергийн төвшингэрээ өөртөөхөө үзэл бодлороо яаж. Гэхдээ бусад зүйлийг нээлттэй хүлээж авах ухамсар суух гэдэг хугацаа бол бас нэлээдгүй хугацаа орно. Эхлээд бид нар өөрийн зөв юм шиг ингээд өөрт шүүмж ирэхээр маш эмзэг хүлээж авна. Нэг ийшээ юм зураад орчиж байгаа юм шиг. Шүүмж авахгүй төгсдөгөлдөр хүн юм шиг аашилдаг. Тэгвэл ингээд сайн төлөвсөн нийгэмд манлайлж байгаа ухамсартай хүмүүсийг нэг ажиглаад үзээрэй. Тэр хүмүүс маш олон шүүмжийг даваад гарсан байна. Ямар шүүмжинд дүжрхөө болцсон, ямар ч бэрхшээлийг бүр даван туулаад сурцсан, хамгийн хэцүү үхлийн наан очих бэрхшээлийг хүртэл даван туулаад сурчсан хүмүүс. Тэгэхээр хүн болгоны хувьд аз жаргал гэдэг өөр, амжилт гэдэг өөр. Гэхдээ бусдын болтлыг нээлттэйгээр хүлээж авах чадвар бол хамгийн том чадвар. Зүгээр энгийн юм шиг сонсогдож байгаа боловч таны үзэл бодлыг шүүхгүйгээр таны яриаг сонсож байгаа хүн болж их ухаантай хүн байна. Гүй наа чин зүг, гүй миний зүг, гүй наа чин гэхгүй юу? Миний энэ зөв, миний унсан ном энэ зөв байж та энэгээр бол ийм байхгүй юу гэж ярьж байгаа хүний хувьд хайрцаглаад байгаа байхгүй юу? Харин эсэргээрээ таны яриа хүлээж аваад эргүүлээд ийм юм олон талаас байж болох юм аа. Танд өөрөө чинь бурууг эвтэхнэр таныг уурлуулахгүйгээр нөгөө далд ухамсарын сөрөг мэдрэмжийг ажилуулахгүйгээр танд ярьж чадж байгаа хүн бол харилцааны ур чадрыг үнэхээр дээд түвшинд эзэмссэн. Харин эсэргээрээ нэг үнэнгийн чи хэлээд байна. Би чамд үнэнгийн чи хэлээд байна. Чамд хинч энийг хэлэхгүй учраас би чамд хэлээд байна гэдэг хүмүүс бол харилцааны чадвар эзэмшээгүй хүмүүс гэсэн. Яг туслах гэж оролдож байгаа зорилго нь зөв боловч тухайн хүндээ энэ далд ухамсарын сөрөг процессыг өөрийгөө хамгаалах инстинктийг ажилуулчихж байгаа юм. Хинч шүүмж сонсох дурггүй. Гэхдээ сул талаа өөрөө мэдгүй явж болно. Гэхдээ энэ өөрийгөө хамгаалахын инстинкт алуурчин хүн өөрийгөө хамгаалдаг тэр инстинктийг ажилуулахгүйгээр тэр процессыг удирдаад танд буруу гэж ойлгуулад хөнгөн ойлгуулж чадсан тэр хүн бол харилцааны ур чадварыг бүрэн эзэмсэн байгаа хгүй. Надад бас нэг багш маань бас тийм шүүмж хэлжсэн. Хамгийн анх ингэж болдгоо мөлий. Хууль эрх зүйн хувьд юм байд юм лээ. Гэтэ би бол чамайг дэмжиж чинь. Гэтэ энэ дээр анхаараарай гэдгийг би тэр хүнээс шүүмж авахд ерөөсөө эмзэглээгүй. Харин ч би нэрээ тэгмээр юм. 5 минут сонирн болчоод дараа нь өөр дээр анхаарах хэрэгтэй юм гэдгийг ойлгож авч байгаа байхгүй. Тэгвэл зарим хүмүүс үнэнгийн чи хэлж ийн гэж шүүмжлэхтэй зорилгоосоо бүр хазаацсан явж байгаа. Зарим шүүмж бол хинт ч хэрэггүй шүүмж байдаг шүү дээ. Зүгээр яг өөрийнхөө үзэл бодлоо тулгаад яг минийхаар байгаад таа гэж тулгаж байгаа хүний хувьд
бусад зүйлийг нээлт дээр хүлээж авах ямар ч сургалт, ямар ч сайхан байсан тэр хүн хүлээж авахд дутуу байна л гэсэн үг. Та тэгэд өөрийгөө анзаараад үзээрэй. Би яг хэний бодлыг шүүгээд байна? Хэний зүв байна? Эсвэл гудамжаар явж байгаа хүнийг хараад тэрийг нэг өөрчилж хийсэн гэж бодоод байна. Шүүмж хэлэх гээд байна. Энэ шүүмжлэгч маск надад байна уу гэдгийг анзаараад үзээрэй. Эсвэл ингээд гудамжаар явах шаардлага байхгүй. Уцаа ингээд ухаа сууж явахдаа лайв энэ үзээд хошин шогмог ингээд юу ч үзчихсэн. Ер нь ингээд төгс олох гээд. Төгс төгөлтөр өөрийнхөө хүлээлтэнд нийцүүлэх гээд дайраад байна. Тэрийгээс анзаараад үзээрэй. Надад хүртэл байдаг. Тэрийгээ би бүр дарах гэж оролдож байгаа. Хинч төгс байх албагүй шүү дээ. Хинч яг тэр дүрм журмаар нь явах албагүй. Та мэдлэгтэй, ухаантай, мэрэгэн цэцэн хинч байж болно. Гэхдээ тэрийг шүүмжилж харж байгаа нь танд асуудал байгаа шүү. Таны шүүмжлэгч маск гэж ажиллаад байна. Дээрэс нь шүүмжлэгч маскнаас гадна төгсийн синдром гэж нэг зүйл байгаа. Бид бүх зүйлийг төгс төгөлдөр болох гээд байдаг. Зурагтаар нэг маш гоё эмэгтэй мэдээ уншаад сууж илаа. Зогсож илаа. Тэгэхээр жоох хавтгаа бүхстэй юм уу? Хөлн жоохон гадагшаа юм уу да? Ингэж харж байхдаа тэр эмэгтэйн ямар үн цэнтэй мэдээлэл мэдлэг түгээх гээд тэр нэвтрүүлгээр яриад байгаа гол зүйлийг бид нар олж харж чаддаггүй. Үнэн дээр тэр мэдээлэл одоо жишээ нь валютын хаанш Bloomberg дээр нэг гоё юм ярьж байгаа. Энэ дэлхийн эдийн засаг ийшээ таны бизнес ийшээ эргэх боломж байна шүү гэдгийг тэр хүн бүр дэлхийн мэдээллийг танд хүргэж байхад та зүгээр тэр эмэгтэй хөлний гадагшаа майгыг хараа сууж магадгүй. Тэгэхээр тэр хүн ямар мөн чанар ямар зүйлийг цаана үндэ хүрэхийг хүсэж байгаа тэр зүйлийг авах нь чухал байхгүй. Тэрнээс наа өнгөц дүгнэлтээд зүгээр нэг хідэн гатнах корпусаар хүний дүгнээд эсвэл өчигдрийн ярьсан тэр аливаа орчноо мэдрэх гэж хид хичээснээс болоод бид нар гол мэдээлэл авч чадахгүй үлдчихэж. Магадгүй та нэг шинэ бизнес эхлэх гэж bijсэн чинь тэр чин ковид улмаас эсвэл ингээд дэлхийн эдийн засгийн илд тийшээ явж шинэ ийм зүйл болчих гэж тэр мэдээлэлээс хоцорч магадгүй шүү дээ. Хэнийг нэг шүүмжилж явах та. Тэгсэн чи тэндээс үнэтэй мэдээлэл аваад та бизнесээ өөр тийш нь хөрвүүлээд өөр бизнес болох боломжтой байсан гэж болно шүү. Бидний мэддэг нөгөө Nokia 3310 тэр бизнес нэг л өдөр дампуурч шүү. Дэлхийн бүр ингээд хамгийн том утасны брэнд байсан. Тэгжээд яагаад дампуурсан бэ? Би бүх зүйлийг зөв хийсэн шүү дээ гэдэг үс хүмүүст олгож марг уйлжсэн. Би бүх л зүйлийг зөв хийсэн. Тэгсэн чинь яг үнэндээ тэр хүн шинэ үедээ уусан нэгдээд өөр инновац хийх зүйлийг санаачлаг байхгүй юу? Бид нар нэг байгаа байранд эзэж байхгүй. Та сурч хөгжихгүй байгаад байлаа гэхэд таны цалинд 600 мянга 700 мянга байлаа гэж бодоход өнөөдөр талхны үн, атар талхны үн 850 төгрөг боллоо, 2000 боллоо, 3000 боллоо хит ч болтны. Таны цалин хүрхээ байлаа. Та уналтанд орчих шүү дээ. Өдөр болгон таны орлогын хэмжээ яг ижилхэн, сар болгон адилхан, жил болгон адилхан, орлогын ганц л суугтай байгаад байна. Тайвширж байна. Би бусдыг ч бол ажилтай, орлоготой, арчаатай хүн. Сайн бодоод үзээрэй. Төгрөгийн ханш өдөр болгон унжаа. Тэг Bloomberg-ийн төгрөгийн ханш тэр банкны олон улсын валютын мэдээг уншаад үзээрэй. Төгрөгийн ханш байнга унж байна. Тэгвэл таны цалин нэмэгдэж байгаа юу? Тайвшраа сууж байгаа юу? Тэгэхээр та өчигдөр 700 мянган төгрөгийн цалинтай хүрдэг байсан бол өнөөдөр хүрэхээ болчлоо шүү. Тэгэхээр та уруудж шүү. Тэгэхээр магадгүй нэг албан байгууллагын нэгтлэн ч юм уу, хүний нөөц ч юм уу, эсвэл хинч гэдгийг нэг албан тушаал дээр байгаа та тайвшраа сууж магадгүй. Би бүр ажилгүй хүнийг бодвол би ажилтай. Магадгүй тэрийг бодвол би нэг шүүб өмсцөн, эсвэл нэг болтоо өмсцөн. Бас амьдралаа болоод ингэ тайвширч иж магадгүй. Гүштэй. Өнөөдөр мэдээ сонсохоор ийм зүйл байж л шүү дээ. Үрцгийн үн 100000 гойжгаад 15000, 18000 болчлоо. Үний хөргөл яваад байна. Тэгээ тэрэнд яг бухимдад суух хэрэгтэй юм уу? Тэрэнд бухимдаад та яах юм? Тэр хүмүүсийг очиж хараагаад мөнгөний буулгалаа, тэр өрцгийг нь буулгалаа гэдгийг яах юм? Бас л хүмүүжлэгч маск явж штэ. Тэгвэл тэр нь төвлөрөхөө байч. Би орлогоо яаж нэмж болох вэ?
Тэгвэл эсэргээрээ тэр өгөрчийг зарсан хүмүүс цаг үеийг мэдэрсэн биш те. Хил хаагдахыг мэдээд өгөрчийн маань 6 мянга гойж одоо 12 монголч шиг бодсон сэтгэцэн байгаа юм шүү. Тэгээ бид нар 1000 хараагаад яах юм. Тэгээ хараагаад зарим нь махны мөнгө нэмэгдсэн, бензиний мөнгө нэмэгдсэн, өгөрчийн мөнгө нэмэгдсэн очил аав шүү дээ. Талхыг тэгсэн. Бас нэг боорцны үн хэдэн мянга болсон гэж хөмжлээл доор нь комент бичиж авах хугацаанд тархирууга нэг өөр би яг энэ байгаа байдлаасаа энэ яг ажлын статусаас гадна өөр ямар нэмэлт орлоготой болж болох юм гэж сэтгэж байгаа болохгүй. Одоо хувь хүн болгон өөрийнхөө хөгжил, хувь хүний хөгжилд анхаардаг болсон биш. Сэтгэл зүйн боловсролд анхаардаг, үр хөвгтдээ сэтгэл зүйн боловсролыг суулгадаг болсон биш. Сэтгэл зүйн өөрийгөө бие даасан хаттай тэр зүйлийг суулгадаг болсон биш. Би надад яг хөө тийм зүйл байгаагүй мэн. Одоо би үр хөвгтөө өөр амьдралмаар байна. Ер нь бидний таны үр хөвгт бидраас илүү л амьдрах хэрэгтэй байхгүй тий. Биднээс ээж аваасаа илүү л амьдрах хэрэгтэй шүү. Манай ээж аав тийм мундаг хүн байсан гэж ярихаас илүүтэйгүр би хүүхдтэй ийм мундаг хүн байсан гэж яриулахаар хүн баймаар биш. Тэгэхээр өнөөдрийн ажлын байрны тодорхойлолт цалингийн уулганд хууртаад байх хэрэггүй байхгүй тий. Тэгэхээр орлогоо нэмэгдүүлэлтээр анхаарах. Орлогоо нэмэгдүүлэхдээ яагаад бид бясалгал хийх хэрэгтэй юм? Зүгээр л энэ сэтгэл хөдлөлийн давлгааг нэг намжаагаад яг алсын хараанда яг ямар зүйл болоод байгаа юм гээд тайван бодож үзэх хэрэгтэй байгаа байхгүй. Хит их шунал, хит их ингэж хөөрсөн хүслээсээ мөнгөний төлөө хит их ингэж явж байхдаа бид нар яг өөрийнхөө үнэт чанар, үндсэн мөн чанар энэ юу хийх гээд юу хийж чаддгаач мэдгээ байсан биш. За нэг дорж нэг гутал оруулж зарсан. Тэгэхээр би нэг бас адилхан гутал оруулж зарыг дампуурж байгаа зөндөө бизнес байгаа шүү дээ. За яста тэр юу орж ирээд coconut oil энэ төр орж ирэл яста бут авч байна. Би бас тэрийг дүүрээгээд нэг өсөндөө coconut oil хийгээл зарыг. Тэгэхээр хин нэгний дүүрээсэн зүйл бол хизээч угаасаа явахгүй шүү дээ. Тэр хүн яг өөрийн онцлогоо шингээж бизнестэй үн цэнэ оруулж байгаа байхгүй. Тэгэхээр таны үн цэнэ ороогүй зүгээр copy paste. Та мэдрэмжээ бодоод үзье. Та нэг гоё брендийн цүнх авсан гэж бодъё тий. Нэг гоё брендийн цүнх авсан. Тэгсэн чи тэр A copy, B copy, C copy, D copy гэл ингээл копигоор гараад ирнэ шүү дээ. Тэгээ та бодъё. Яг үндсэн тэр гоё брендийн цүнхийг барихаар гоё санагдах уу? Копиг нь барихаар сэтгэл дундуур байна зү. Тэ ингээд нэг зах зээлд гардаг нэг алдаа нь бусдаас хямдхан байх гэж оролдож байгаа дампуурсан зөндөө жишээнүүд бас байдаг. Манайх тэднийхээс хямд шүү гэд яаж гараар сарваасан хүмүүс хямдхан юм дээр ирж авдаггүй. Үнтэйг нь авчгаар сэтгэл ханамжтай юм шиг санагддаг тий. Зүгээр л бид нар үнтэй зүйлд илүү үн цэн байгаа мэн гэж ойлгоод байгаа шүү дээ тий. Үнтэй юм чанартай байдаг гэл, чанартай юм үнтэй байдаг гэл. Тэгэл энэ л юм байгаад байгаа тий. Сургалт ч гэсэн. Үнтэй сургалттай хүн авчаад 5 сая төгрөгийн сургалт авчаад нойр хүрээд ингэ суух хүн хэр байх вэ? Тэр 5 сая төгрөг хэдэн сар ажиллаж олсон мөнгө байх вэ тий? Тэгэхээр та толгоороо яг юу хийж байна? Бид нар ингээд мэдлэгтэй болгож хошуураад эсвэл амжилтын өсвөлтөнд хошуураад явж байхдаа тарих толгоороо юу ч хамаагүй жигдэж штеп нөгөө амрууга хоол ходоод руугаа юу ч хамаагүй жигдэг шиг. Ходоод хогийн сав биш гэдэг бол яг одоо тарих хогийн сав биш гэдэг 900 ирчээд байна бид нар. Тарих хогийн сав биш. Та ингээд маш олон нийгэмд манлайлж байгаа 10 20 хүнийг дагаад тэр болгоноос нь сургалтыг аваад өөрийнхөө өнцгөр нэг мэдээллийг өөрөөр хүргэж болно шүү дээ. Гэтэл ингээд мэдээллийн хордлого болоод тэр мэдлэгчийн амьдралд хэрэгжих мэтэл зүгээр та бараг нэг л их мэддэг дүүрсэн сав болоод байна шүү дээ. Дүүрсэн сав халигд цалгаал энэ шинэ яг чанартай мэдээлэл орсон ч асгаал энэ нөгөө илжигний чихэнд ус хийсэн сэгсэр нь алт хийсэн сэгсэр нь болж шүү дээ. Тэр эндээ бас цензуртай хандах хэрэгтэй юм байна. Ийшээ орж байгаа зүйлийг цензуртэй, үн цэнтэй зүйлийг л оруулах хэрэгтэй. Дэлхийд дээр хамгийн хэцүү хөдөлмөр юу гэж бодож байна? Оюуны хөдөлмөр шүү дээ яг үндэ. Оюуны хөдөлмөр хийсэн хүн чинь хасагддаг шүү дээ угаасаа. Адилхан нэрч чатаадаг учраас ном уншиж хахад бидний стресс тайлбарлахаас гадна нөлөөлт бичгийн хасалтанд бас оюуны хөдөлмөр тэгж их ачаалал өгдөг.
Тийм тэгэхээр ингээ хүмүүс болохоор хүнд ажил гэхээр хар ажил биеэр хийж байгаа одоо нэг газар малтж байгаа ажил хэцүү гэж хэлдэг. Гэтэ тэр биеийн хаалгатай тийм байдаг ч гэсэн яг оюуны хөдөлмөр хийж байгаа хүмүүс илүү мэдрэлийн ядаргаа ингээ бие махбодын гүн ядаргаанд орохдоо илүү амархан байдаг. Гэтэ хүмүүс ингээ амархан ажил гэж хараад байдаг байхгүй оюуны хөдөлмөрийг амархан шүү дээ. Тэгсэн мөртлөө өөртөө нэг ном бариад уншиж чаддаггүй байхгүй. Нэг номны ард гарч чаддаггүй хайчдаг байхгүй. Оюуны хөдөлмөр бол тийм амархан хөдөлмөр биш. Амархан байсан бол одоо хүн болгон л толгоороо маш олон ном, маш олон сургалт жигцэн сууж байгаа шүү дээ. Яг үүндээ гараад хурцээр ингээд малтхан ном уншаад ингээд юм бодоод хүн ингээд биеийг юугаараа ядраад үг гэхээр бараг ингээд биеэр хийсэн хөдөлмөр ингээд хүнд ингээд булчин шүрмэс ингээд нэмээд байдаг бол оюуны хөдөлмөрт болохоор хүн маш их бодно. Нэг талаас нь бодох өөр, олон талаас нь бодож анализ хийх өөр. Тэгээ өөр дөрөө ухаарад ирэхээр бүр өөр. Тэгэхээр бодол таныг зовоодаг гэдэг жишээг та бодож болно. Өнөөдөр та нэг муухай бодол бодоод үзэхэд орон дээр хөвтөд унаад өгмөр санагддаг шүү дээ. Тэгэхээр бид энэ бодол санаагаараа өөргөө маш их ядраадаг. Тэр оюуны хөдөлмөр ядрахаас өөр аргагүй шүү дээ. Нэг хүнд нэг сургалт, нэг хичээл, нэг зүйлийг ойлгохын тулд маш олон талаас нь тайлбарлана. Бас энэ ярих гэдэг зүйл чинь бас хүнд хөдөлмөртөө ордог. Маш их энерги шаарддаг. Маш их энерги шаарддаг ярих гэж. Бид нар яг зүгээр үгээ бодохгүйгээр шүршээд ярихад бол асуудалгүй хов базаа сууж болно. Гэтэл энэ толгой дотроо нөгөө үгээ бодоод дараалалаар нь хүнд яаж ойлгуулах уу ингэж боцоор идэл тэгвэл та тэр ихтгэл тавьж байгаа хүмүүсийг бодоод үзэр тэр ихтгэлээ тавихын тулд тэр хүмүүс бараг 100 удаа бэлдсэн байгаа хардна. Хүнд зэгцдээр үргэхийн тулд. Тэр афоризмыг бэлтгэхийн тулд тэр хүмүүс маш удаан бодож иж хоёр өгүүлбэр дотор хороогийн утга санааг оруулж байгаа. Тийм болохоор хүмүүсийн зүрх сэтгэлд хүрээд тэгээд ингэж шэрлэгдэж яваад байгаа шүү дээ тэр афоризм гэдэг үг. Монголын зүүр цэцэг бас адилхан. Монголын зүүр цэцэн үгэнд бүр 20 мянга хэдэн мянган жил байдгийн тий. Эцэг үгдийн тэр ухааныг хэдхэн үгэнд хийцэн. Зүгээр хүн сонсоод ойлгоход энэ майндаа хүлээж авахаар тэгж хийцэн ба. Тэгэхээр ярих оюуны хөдөлмөр гэдэг хөдөлмөрийг одоо л үнэлдэг болж байгаа л хэл та. Яг ингээд үзэх юм бол манайханд нөгөө эрдэм шинжилгээ энэ оюуны хөдөлмөрөө хоош нь тавьсан улс байсан шүү дээ. Одоо л гайг болж байгаа эрдэм шинжилгээний талынхаа зүйлийг. Энэ энэгээр ажилтдаг зүйлийг хамархан гэж харагддаг. Гэтэл энэ улс орон, энэ танаа гэр хинч байдгийг, энэ гэрч байна уу? Бүгдийн бүх шатанд нь дээш нь болох зүйл бол энэ дотроос гарах хэрэгтэй шүү дээ. Тэгдэг тий. Тэгээд өнөөдрийн лавьяар юу хэлэх хүрхийг гэсэн гэвэл жин хасах дээр илүү төвлөрөөд эсвэл тарган байгаа дээр илүү төвлөрч тусмаа тарган л болно. Яг тэгвэл санаа зовлтыг хэлэрж байна. Санаа зовсоор стресстэй байхаар мэдээж кортизол даавар их ялгарна. Кортизол даавар их ялгарснараа та буцаал тарган бүдүүн болно шүү дээ. Харин та тайван гойлог гэдэг төсөөллийн дасгалыг бас дотроо хийгээд үзээрэй. Бүр хор тавдартай хүнийг эдгээсэн энэ төсөөллийн плацебо энэ туршилтууд таны бие дээр ч бас хэрэгжих итгээрэй. Та яагаад өөрөө гоё гойлог байгаагаар өдөр болгон төсөөлөд нэг хийгээд үзээрэй. Яг 3, 7, 10 хоног нэг төсөөлөхөд бол амархан. Яг нэг сар төсөөлөхөд бол чанга байдаг байхгүй. 90 хоног төсөөлөхөд бол бас чанга. Хүмүүс яагаад төсөөлөхөд энэ зүйлийн нууц оршин гэл маш олон ингэ сонсцсон мөртлөө хийдгүү гэж зүгээр яг 90 хоногт хэрийг ингэ төсөөлөд хийгээд үтцсэн ховор л хийдэг байхгүй. Дунд нь хайчдаг юм. Нэг юм бодож ирсэн нөө хайчдаг юм. За яста чухам гэд нэг 3 хоног даавар нь ялгараад маш ирч хүчтэйгээр тэрийг хийж чад хайчдаг юм. Тэгин чинь сэтгэл хөдлөлөөр эхэлж байгаа зүйл гэсэн үг. Хүн сэтгэл хөдлөлөөр ихсэн зүйлийг 7 хоног бол хайчна. Тэгвэр хөөрлөөр явчихж байгаа байхгүй. Харин нэг ийшээгээ оршоогоод эндээ ухаарад яг нэрэ тим юм штэ гэсэн зүйл бол ард нь гарна. Хид ч үс хэдэн жил ч үс ард нь гарна тууштай хийн. Тэгэд хүмүүс ингээл хүн зовхоор ухаан суудаг. Зовлон үтсэн ухаан суусан байдаг гэж яриад байгаа юм. Заавал тэгэд зовж ийж, өвчин тусч ийж, машинд мөргүүлж ийж ухаарах юм аль байхгүй лсэн л. Гэхдээ ер нь хүний тархины онцлог нь тийм аюулд ирэхээрээ өөрийнхөө дахиад нэг блокийг нээдэг юм байна л да.
Үе одоо нэг амьд гарах өөр стратеги гаргая гэж бодоод тэгээд тэр дэлхийн тэр гомтонгуудын дасгалууд бүр маш гайхалтай дасгалууд байдаг юм байл шүү дээ. Бид нар санхүү хичээл сонсож байхад ямар сони тийм энэ амьдрал байхгүй зүйлийг хиймлэр үсгээд гэл гайхчихлээ. Тийм. Тэгэхээр та юун дээр анхаарлаа төвлөрүүлж байна? Жингээ асах гээд байгаа мó, тарган болох гээд байгаа мó? Хариунгаа барьж аваад байгаа мó, эсвэл гуайлг байхад төсөөлөд байгаа мó? Амруугаа яг юу хийгээд байгаа? Хоол хийгээд байгаа мó, хор хийгээд байгаа мó? Тархи руугаа юу хийгээд байгаа? Мэдлэлтэй чадлагтай гэсэн хүн болгоны үнгүү гэсэн сургалт болгоны хогийг зэхэж явна уу? Хүн тархи нэг төрлийн мэдээллийг удаан авах тусмаа таны тархины гэмтэн шүү. Нэг төрлийн мэдээллийг маш удаан авах. Олон өөр төрлийн мэдээлэл, номчтэй өөр төрлөх байх хэрэгтэй. Тэгжиж бидэрт шинэ тархисны нейросайенс тэр энэ холбоо үүснэ. Нейроны шинэ холбоо үүснэ. Шинэ мэдрэлийн тархинысын ингээ холбоонууд үүсээд тэгээ бид ингээд шинээр яриа сэтгэл сурна. Холбоо үүсгэж яах гээд байгаа юм бэ гэхээр бид нар шинэ зүйлийг сэтгэл сурах гэж. Тэгэхээр та бясалгал хийгээрээ. Бясалгал хийж ш та өөрөөр зүтгэдэг тэр зангаа болно. Бусдыг хүлээн зөвшөөрж эхэлнэ. Тэгээ сэтгэл хөдлөлд автахгүйгээр хохирогчийн дүрд орохгүйгээр нэг аливаа зүйлийг бодит байдлаар нь үнэлж сурна. Бодит байдлаар нь үнэлж сурсан хүнтэй харилцаа маш амар болно. Би нэг гудамжинд явжсэн чинь нэг эмэгтэй уцаар уйлаад орилоод найз залуу юм нөхөртөө ярьж исэн. Гудамж нь ингээд чарлаад уйлаад чи намайг хайцсан юм чи би гудамжинд ганцаараа уйлаад зогсож байна гэж уйлаад орлоод байсан. Бодвол чи яах гэж над руу залгаад байгаа юм гэл. Чи намайг хөөгөөстэй гэж уйлаад байсан. Тэгтээ тэр эмэгтэй сэтгэл хөдлөлтөд автцсан байгаа байхгүй юу? Магадгүй тэр хөөсөн нөхөрнчтэй сэтгэл хөдлөлтөд автцсан найз залуучтай автаад чи зүг зайл гэж хэлсэн л бах. Тэгээд нөгөөт нь гомдоод ингээд дүрт тоглоод ингээд нэг жүжиг болгоод байгаа байхгүй юу? Яг ингээд бодит байдлын маргааны ингээд очиод ингээд харах юм бол жижигхэн юмнаас болцсон тий. Магадгүй нэг юмаа цааш нь тавиагүй үгэлж яхад нөгөөт нь га ядаргаатай ингээд чи намайг ядаргаа гинэ гэл ингээд хэрүүл болоод тэгэд хөгөө гаргаал ингээд явцсан. Гэр бүл салтын шалтгаанчтай жижигхэн зүйлээс л гэдэг ш. Жижигхэн зүйлийг томруулж явсараа тийм зүйл болцсон. Сэтгэл хөдлөлөөрөө тэрийг бүр маш хүчтэйгээр хүлээд авцсан. Гомдцсон. Нэг үгэнд маш хүнд гомдсон гэдэг. Тэгэхээр гомдоож байгаа хүнд нь ашигтай гэдэг юм уу? Гомдсон хүнд нь бас ашигтай гэдэг юм уу? Илүү хохиролтой байдаг юм уу? Гомдсон хүнд нь илүү хохиролтой шүү дээ. Гомдсон хүн шүнжэнгөө уйлаа суун, гомдсон өмнө сөрөг дээрээ төвлөрнө. Эерэг зүйлийг олж харж чадхаа байна. Гомдсон хүн нь илүү ийм жижигхэн байсан зүйлийг илүү том болгоо харсан учраас өөрийгөө илүү зовоно. Гомдоос уу яах юм? Сэтгэл хөдлөлөө гаргачаал орхисон байгаа шүү дээ. Тэр хүний тэгж яг дотроо ингэж гомдож байгаа даа гэж бусдын өмнөөс тэгж мэдэрч ойлгодог хүн гэж ховор. Энэ яг миний үгэнд тэгж гомдоод тийм зүйл болчлоо гэд яг энэ дараалалаар нь тэр процессыг ойлгодог тийм сэтгэл хөдлөлийг тэгж ойлгодог хүн ховор байхгүй. Гэтэл бид нар яг ингэж намайг яг ингэж толгоон дотор кино хийгээд байна нэг түүх зохиогд идэв. Намайг ингэж гомдоосноо энэ хүн ингэж ойлгоод надад ингэж буулт хийх ёстой штэ. Яагаад? Арай л хүн чанаргүй юм. Гүү тэгж гомдоосноо тэр хүн мэдэхгүй зүгээр та аливаа зүйлийг хүн дээр хүлээж авчиж болно. Тэг гомдоод уцаахгүй хэдэн цаг болоо гуйлах. Тэр бас нэг төрлийн жүжиг сэтгэл хөдлөл юм. Тэг яг хүн 1 гуйна, 2 гуйна, 10 гуйна. Тэгээд анх надтай гэрэлцсэн байхдаа нөхөр маань наваа гуйд гэсэн чинь одоо гуйхаа байчиж гэн. Залах нь штий. Таачтай нэг олон удаа нэг хүнийг гуугаад хар сүлдээ залах нь штий. Тэр гуйлгаж байгаа хүн нь өөрөө сэтгэл хөдлөлийн асуудалтай, сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байгаа гэдгийг ойлгохгүй энэ хүн намайг гуйх хэвээр би эмэгтэй хүн болохоор бардам гэл. Тэгтэл юм чинь ер чинь хүн байхгүй юу? Зүгээр эмэгтэй гэдгээрээ түрүү байрс харилцаанд би сэтгэл хөдлөл өндөртөгөр ордог шүү гэдгийг тэгж ойлгох шаардлага байхгүй шүү дээ. Бодит байдлыг хүлээж авах, логикоор сэтгэх
тийм мэдрэмж нь бидэнд дутуу байгаад байгаа байхгүй. Тэг ингээд бид нар маш эмзэглсэн зүйлд эрэхтэн юм сүртэн гэдэг тий. Юм сүртэн хүүхд гаргадаг юм шиг гаргацсан гэл. Гэтэ тэд нар хүүхд гаргаад хэцүү байдаг гэдгийг ойлгож байгаа уул нь ойлгож байгаа дотроо. Гэтэ тэгж сүртэйгээр бид нар шиг тэгж их даавар нь ялгардаггүй төрсний дараа тэгж сүү орох даавар нь ингэж нэмзэн зөөлөн болох сэтгэл хөдлөл ингэж давлгаанд ордоггүй учраас тэдэрт хүн өөрийнхөө биедээр болсон зүйлийг мэдэрч чаддаг штеп. Тэгэхээр одоо яах юм эдрэг ойлгохын тулд эртөө нэг төрүүлж үзээд жирэмсэн болгож үзээд дараа нь ингэх юм. Одоо нэг гизсэн гизүүдэг юм гиз зүйлгээд өвддөг тийм туршилт маршилт гарсан байл шүү дээ. Тэгэд зовоож ахаар яг хүлэн зөвшөөрч л та. Бид нар шиг ингэж сэтгэл хөдлөл өндөртөгөөр аливаа зүйлийг тэгж ингэж дотгошоо орж мэдэрдэггүй л хүмүүс юм байна. Зүгээр ингээд логикоор харагдаж байгаа зүйлийг үнэлээд идэх хүмүүс юм байна. Бид нар болохоор гүн гүнзгий илүү төсөөлж мэдэрдэг юм байна. Бүр тэр хүний бодлыг таагаад тэрэндээ бухимдаа тэгээд стресстэй тэгээд гомдсон сууждаг бид нар. Эмэгтэйний онцлог нь. Энэ хүн яг ингэж бодоод энэ хүн намайг ингэчлээ. Ингэж гуйх байсан чи ингэчлээ. Энд чинь түүх шүү дээ. Тэр хүн цаавал таныг ингэж гуйх жалгатай байсан биш. Тэр хүн таны тэр үгийг яг таны бодсон санснаар хэлснээр чинь ойлгож аваад танд хариу ороод үзүүлэх албатай биш аахгүй. Тэгэхээр бид нар миний амнаас гарсан үг болгоныг нөхөр яг над шиг ойлгоод надад ийм төсөөлсөн шиг хариу үйлдэл үзүүлэх ёстой гэд бодоод байгаа хүн бид нар аахгүй. Гэтэл тэр чинь өөр сэтгэл зүйн онцлог нь ч өөр, тархины сэтгэх мэдрэмж төсөөллийнхэн чанар нь ч өөр. Тэгэхээр энэ дээр нэг бодоод үзээрэй. Тэгээд жингээ асгаж байгаа, жингээ асуудалтай хүмүүс байвал энэ төсөөллийн жин асах аргыг бас хэрэглээд үзээрэй. Энэ үр дүнтэй болсон эмэгтэйчүүд зөндөө байдаг. Сайн ажиллах юм бол жиндээ санаа зовдгүй эмэгтэйчүүд дуртай зүйлээ идэл жин хэмдээ явж идэг шүү. Яа тэгвэл тэд нар сүрдэл төлрөөг л шүү дээ. Юу ч хийсэн тархална гэж санаа зовхгүйгээр идэж шүү дээ. Бид нар санаа зовж байгаа зүйлийг татаад шүү дээ. Өрөнд орчихоо гэж санаа зовж байхдаа өрөнд ороод идэг. Нөхөртөө авчичихоо гэж санаа зовж байхдаа нөхрөө хардаад улам хаягдах процесс руу орж лээдэг. Хүүхдээ өвдчихвээ гэд эн чинь бидний айдас шүү дээ. Айдас хүүхэд өвдчихвээ гэж бодож байгаа үедээ хүүхэд нь өвдчихвээр бүр санаа зовоол идэг. Тэгээ нөгөө түүгээр явж байгаа гайг үүгээр дуудана гэх зүйлийг ээжүүд бид нар хийдэг. Айдастай хүний давтамж, энергийн давтамж нь ямар гэдгийг судлаад үзээрэй. Энгийн хүнийхээс маш доогор болсон мэдэг. Дахлаанд сулрна. Тэгэд хүмүүс нэг цаан зааны туршилт гэж байдаг. Тэр туршилтыг та нарт яаж өгөх энэ хөл аяа өндөрлөе. Нэг хүмүүс ингэж бүлэг эрдэмтэд ингэж суулгаж байгаад за та нар нэг цагаан зааныг төсөөлж болохгүй шүү гэж хэлдэг. Цагаан заан төсөөлж болохгүй шүү. Цагаан заан л төсөөлж болохгүй. Гэтэл тэр хүмүүсийн тархинд үжээ цагаан заан нь л төсөөлөгдсөн байдаг. Төсөөлөхгүй байж юусоо чадаагүй. Тэгэхээр энэ хүний тархины онцлог байхгүй. Болохгүй гэх зүйл рүү улам татагдана. Тархи угаасаа тийм. Гүй гэдгийг чинь тийм л хүлээд авчиж байгаа гэсэн үг л. Би таргалахгүй юм шүү. Хардахгүй юм шүү. Бодохгүй юм шүү. Уурлахгүй юм шүү. Бүх зүйлийг. Тэгэхээр та юу гүү гэд ботцсон байна. Тэгвэл би хүүхдүүд багтаа би аав шиг эмэгтэй хүнийг гар хүрдэхгүй хүн болохгүй юм шүү гэж ботцсон байх та. Том болоод яг аав шиг эмэгтэй хүнд гар хүрдэг болсон. Эсвэл би ээж аав шиг арх уухгүй юм шүү гэж бодсон мөртлөө 70 тохомсор та том болоод яг тэгээд архиа ууцсан ч юм уу аав ээжийнхээ сөрөг шинж чанарыг авсан байдаг. Энэ процесс чинь тархиндаа ямар мессеж өгöd байгаа. Тэр болгоныг авсан шүү дээ. За тэгэхээр энэ өдрийн лайв ингээд өндөрлөе. Та болохгүй, бүтэхгүй, чадахгүй энэ өнөөдөр юу татаад байна? Анхаарал үзээрэй. Бүр болохгүй бол бичээд үзээрэй. Тэгээд таны энэ хоб биш шүү. Элдв анзын дотор усны лайв үзэж энэ хороод эмэгтэй хүн 7 жилийг дэлгүүр хэсэгтээ зарцуулдаг. 7 жил. Нэг хүүхэд төрөөд 7 нас хүртлээр дэлгүүр үзчих тийм хугацаа. 7 настай хүүхэд хэр яах вэ? 7 настай хүүхэд хүмүүжлэлийг бид нар маш олон жилиг зарцуулна шүү дээ, тий? Тэгэхээр та тийм
зүйлийг ямар ч ашиггүй юм зарцуулаад шүү. Тэгснээ тэр нь хамгийн үр дүнгүй хамгийн инээдтэй нь өөртөө зөхгүй уц авчдаг байхгүй. Одоо ингээд дэлгүүрээр өнөөдөр би гадуур ийм артаар орлоо л да. Тэгсэн чинь нэг эмэгтэй ингээд нөхрөө дагуулсан, нөхөр нь бүр залхсан, тортой юм барьцсан. Йоо, өстө хэцүү ажиллаа гэсэн сууж байгаа байхгүй. Тэгээ сонголт хийж чадахгүй шийдвэр маш удаан гаргадаг хүмүүс ядуу сэтгэлгээ зийдэг. Дэлгүүрт маш удаан ховд сонгох гэж удаж байгаа хүмүүсийн үед ядуу сэтгэлгээний нэг хэлбэр. Тэр тэгж нөхрөө дагуулж баг хилийн гаргаад ингээд цоглуулсан хувцсан сүлд нь өөрийнхөө хүзүүнднийхэн зогцоогүй, арсных нь өнгөтөө зогцоогүй, өмсгөр сонин санагдаад тэгээд шкамда хөвдчихлээ. Энд чинь ухаалаг бус сонголт. Тэгээд тэр чинь цаг штий. Цаг хугацаа. Тэр цаг хугацааны оронд юу хийж болох байсан бэ? Ямар үн цэнтэй мэдээлэл магадгүй тэр цагаа хэмнийг өвлдөр хувцас стайлийнхэн сургалтанд суугаад тэр 20-30 жил имижийг судалсан, гадаад имижийг судалсан тэр хүмүүсээс нь өөрийнхөө онцлогийг мэдээд аваад сурцсан байсан бол дэлгүүрт очиод тэгэл өөрийнхөө таалагдсан болгоно шүүрж аваад шунлаа гүйцээгээд хэрэг байхгүй шүү дээ. Бидний шунал дуусахгүй. Далал ам чилэн баг. Бидний шунал дуусахгүй. Шунлаа дарж чадсан хүмүүс л энэ дэлхий дээр санхүү гэрчлэлд хүрсэн байгаа шүү дээ. Тийм за тэгээд энэ хүү лайв ингээд өндөрлж байна. Тэгээд нэг зүйлийг бас бодоод тунгаагаад ухамсарлаад яг эндээ оршоод сонсоосоо гэж маш ихээр хүсэж байна. Тэгээд энэ хүү лайв ингээд жаргая. За баяртай.